хэвээр би. Яагаад энэ үлдэх. За урнаа төвш. За сайн байцгаана та бүхэндээ энэ хөө подкастаас өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн подкастаараа эмзэн шинжилгээ ухааны их сургуулийн эмээ үйлдвэр инженер технологи ямар мэргэжил байдаг талаар танилцуулахаар энэ хөө подкастыг бэлтгэж байна. За энэ хөө подкастын маань зочноор эмзэн шинжилгээ ухааны их сургуулийн эмээ үйлдвэр инженер технологийн багш магистр Ууган цэцэг хөшөөгөө урьж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байна уу. Мөн эмзэн шинжилгээ ухааны их сургуулийн оюутан Тэмүүлэнг бас урьж оролцсон. За та хоёртай энэ урилгыг хүлээж авч ирсэн хоёртай маш баярлалаа. За баярлалаа. Энд урьж оролцсон маш баярлалаа. За юуны төрөнд хэлээд эмээ үйлдвэр инженер технологи гэж яриад энэ яг ямар мэргэжил вэ гэдэг талаар хэлээд сонсогчдод тайлбарлаж өгсөн нэр. За эмийн үйлдвэрийн инженер технологи гэдэг бол ерөнхийдөө эмийн үйлдвэрийн удирдлага, бүтэц зохион байгуулалт, за тэрний технологи болон инженершил талаас суралцдаг. Маш чухал манай Монголд бол маш хэрэгтэй мэргэжлүүдийн нэг байгаа. Тэгээд бид нар болохоор энэ мэргэжлэрээ бол ерөнхийдөө Монголдо 3 жилийн сургаад үлдсэн 20 жилийн Солонгост гадаад тусаа сургаж төгсгдөг байгаа. Тэгэхээр заавал Солонгос явдаг гэхээр Солонгосын мэдлэгийг заавал сайн бүртэй тий ундаг мэргэжлийн хэмжээнд баг эзэмших хэрэгтэй байх тий. Тэгэхээр Солонгос хэл сурахад яг хамгийн гол зүйл нь яг юу гэдэг энэ хэлний онцлогийг ярьж өгвөл. За Солонгос хэл бол ерөнхийдөө Алтай язгуурын хэл гэж явдаг учраас Монгол хүн сурвал маш хялбар хэл байдаг. За Солонгос хэл нь өөрөө 6 шатлалбартай байдаг. За бид нар бол оюутнуудаа 1-р курсээс нь бүр анх үсгээс нь ахуулаад зааж өгдөг. Тэгээд зааж өгөөд ерөнхийдөө Солонгос хэлний дунд шат буюу 3-4-р зэрэг ахуулаад төгсгөж одоо зорддог. Тэр нь бол цаанаа бас утга учиртай. Тэгэж явснараа бас цаашаасныханд одоо сургалтын төлбөр ч гэдэг юм те тэр тухайн нөхцөл байдалд нэг нөлөөлдөг учраас оюутнуудаа сайн бэлтгэж явуулдаг байгаа. За Солонгос хэл суралцагчийн хувьд те Солонгос хэл сурахад яг ямар зүйл дээр бэрхшээл гарч ирсэн үү? Тэгээ Солонгос хэлэхэд сурахад яг өөрөө чинь барьж исэн одоо сурахад баримтлагдаг зүйлүүд байдаг шүү дээ. Өдөрт одоо тэдэн цаг суудаг ч гэдэг юм уу те. Тиймэрхүүтэй баримтлагдаг зарчим байсан уу? Солонгос хэл сурахад бол ер нь шинэ үг цээжлэх хамгийн чухал байдаг. Шинэ үгээ цээжилж үгийн одоо тоо хэрэг үг мэдэн төдий ч нэг хүнтэй харьцах чадвартай болно гэсэн үг гэдэг л да. Тэгээд өдөрт ядаж нэг цаг юм уу 2 цагийг Солонгос хэлдээ зориулаад шинэ үгээ цээжлээд тэгээд ер нь бол ярианы дасгал хийх нь илүү чухал байдаг. Яг ингээд тухайн улс орондоо сурч чадахгүйгийн нэг юм нь болохоор сонсгол жоохон хэцүүлцдэг. Тэгэхээр давхар кино үзэх юм уу дуу бичлэг тийм яадаг илүү үзэх нь давтал байдаг. За сая багшаа хэлээд манай сургуулиуд яг энэ мэргэжлэр төгсөгдөг гэх тий. Манай сургуульд бол энэ мэргэжлэр сурснаар манай оюутнуудад ямар боломж байдаг вэ? За оюутнууд болохоор энэ одоо Монголд одоо манай сургууль төгсөг одоо гадагшаа явж төгсөгдөг байгаа. Хөтөлбөртөө тэр нь одоо Солонгосын ÖСОК гэдэг сургуультай хөтөлбөртэй байдаг. Тэгээ бид нар хамтаа ажиллагааны гэрээний хүрээнд одоо зөвхөн эмийн үйлдвэр гэхгүй эмзэн чиглэлийн магистр тий хөтөлбөр бас оюутнуудаа сурах боломжийг олгодог. За тэгээд оюутнууд маань тэнд очиод одоо эндээсээ Солонгос хэлээр сураад сургуульдаа тухайн сургуульдаа очиод тодорхой хэмжээний хэлний төвшөнтэй очдог учраас төвшөнгөөсөө шалтгаалаад одоо тэтгэлэгт хамрагдаад явчих боломж нэгддэг. 100% тэтгэлгээр явах боломжтой байдаг. 100% тэтгэлгээр явах боломжтой. Яагаад гэж байгаа юм гэхээр манай Солонгос хэл чинь 6 шатлалбартай. Тэрний 3 дугаар шатнаас эхлээл тэтгэлэг шууд 50% болоо явчихдаг. Тэгэл манай оюутнууд маань өөрснийх нь хүчин чармаалт те зүтгэл тэр байж одоо юу гэдэг жишээ 4-р юу төвшин авлаа гэхэд 60 гэдэг юм те ингээл тэтгэлгийн төвшин өндөрсөн шат дараалал. Тэгэхээр бид нар бол оюутнуудаа мэдээж тэтгэлэг аваад орохыг л тэгж оруулахыг зорддог. Эмээ үйлдвэр инженер технологийн одоо энэ ангид сонгож одоо орж байгаа хүүхдүүд ер нь бүгдээрээ Солонгос явах боломжтой байдаг. Тийм бүгдээрээ явах боломжтой. Бүгдээрээ явах боломжтой. Ангиараач хүүхдүүд ангиар явах уу гэж гайхаад байдаг байхгүй юу. Тэгээд би болохоор ангиар нь ингэж явах боломжтой гэж хэлдэг байхгүй. Мэдээж ангиар явах ч гоё шүү дээ тийм ээ. 1-р курсээс бүтэн 3 жил ангиараа сууж байгаа. Тэгээ ангиараа Солонгос руу явчих гэдэг. Одоо бас яг энэ асуултаа асуух хэрэгтэй гэж бодож байна. Магадгүй ингээд эмээ үйлдвэр инженер технологийн юугаа мэргэжлэрээ сурч явж байгаад за боломжгүй одоо Солонгос явахад мэдээж зардал мэдээж шаардлагатай тий. Тэгэн гут энэ одоо гинт 3 жил сурчаад гинт боломжгүй нөхцөл гараад ирвэл манай оюутнуудад бас ямар тийм одоо боломж байдаг вэ? За ерөнхийдөө ингэдэг
манайх одоо мэдээж оюутных нөхцөл байдлыг харгалзаж үздэг. За тэгэхээр сургалтаас те одоо сургуулийн удирдлага те сургалтын албанаас тухайн оюутнууд одоо хичээлийн хоцрогдол гаргахгүй тулд бүр анх 1-р курсээс нэхлээд одоо тухайн оюутан явах боломжгүй болсон тохиолдолд эмзүүр орох боломжийг нээж өгдөг. Тэгэхээр оюутан маань ямар нэгэн байдлаар би явж чадсангүй одоо ингээд хайран 3 жил ямар ч шаардлага байхгүй. Тийм шууд ороод эмзүүр рүүгээ орчин. Хэрэг хүсэх юм бол яа гэдэг тий одоо юу гэдэг тухайн үед нөхцөл байдал нь таараагүй байх юм бол эмзүүрийнхаа 5-р курсээс дахиад өсөг сургууль руугаа хандаад шууд магистрт явуулна. Тэр бол ерөөсөө хийлгүй авах тэр хүмүүсд маш боломжтой. Тэгээ бүр хамгийн гоё юм гэх юм бол тухайн хөгөд очиод эмзүүгээр төгсчөөд эмийн үйлдвэрээр магистрч болно. Магистрийн сонголттой. Эмзүүж болно, эмийн үйлдвэрч болно. Тэр хүүхдийн сонголт өрөөс. Магадгүй энэ сургуульд ороод ирвэл 2 мэрэгчлэр төгсөх боломж. Манай сургуулийн нэг давуу тал нь болохоор эмзүүн хөтөлбөрийг 1-р курсээсээ давхар үзээд эмийн үйлдвэр гэдэг 2 хичээлийг хослуулан үздэг. За тэгээд тэгэхээр бас нэг хөрвөх чадвартай бас болоод тэгээ шууд эмзүүр рүүгээ орчих боломж нэгддэг юм тий. За оюутнууд маань ингээд Солонгос улсад очиод тэнд нь одоо ажлын байр тий суралцах тэр нөхцөл нь ямар байдаг вэ тий. За ийм байдаг. Манай оюутнуудын манай сургуулийн эмзүү шилжүүлэх ухааны сургуулийн одоо харилцаатай Солонгостой өсөг их сургууль нь өөр эмийн үйлдвэр инженер технологи, эмзүү уламжлал гэдэг айгу олон техниктэй сургууль. Тэгээд кампусын хувьд бол маш том. За сурах нөхцөл байдал бол одоо бүрэн боломжтой. За мэдээж хөгжлийн хувьд бол манай улсыг бодвол нэлээд хол нэлээд явсан ба тий. Тэгээ эмийн үйлдвэр технологийн чиглэл нь бол манай улсыг бодвол нэлээд давуу талтай маш их эмийн үйлдвэр ер нь дэлхийд Азад бол нэлийн том. Солонгос бол үйлдвэрлэгч орн та нар өөрөө мэдчихэж байгаа тий. Үйлдвэр маш хөгжсөн орн. За энэ оронд очиод тэр одоо маш их тэр ноу хау тий тэрийг сураад ирнэ гэдэг бол манай оюутнууд маш том боломж байна. За эндээсээ тэтгэлэг аваад явцдаг дотороо очингууд дотор байртай тийм ээ хоолнууд нь ингээ бэлэн байдаг. Тухайн оюутан суралцах бүхэл нөхцөл хангагдсан байдаг. Дээрээс нь би эхний удаа элсэж ороод тэтгэлэг аваад 2 дахь удаа семестрээсээ тэтгэлэг авахгүй гэсэн юм бол байдгүй. Шууд аваад явчихдаг. Тэгэхээр оюутан маань өөрөө хичээлээ маш сайн хийгээд явах юм бол төгслөө тэтгэлэг нээлттэй. Тэгэхээр энэ суралцах нөхцөл бол бүр амар сайн гэсэн. Тэгэхээр оюутнууд маань өөснөө л ерөөсөө хэн сайн хичээлээ хийн тэр хүн одоо амжилтанд хүрнэ. Тийм боломжтой. Дээрээс нь бас тэтгэлэгтэй хэлний тэтгэлэг болохоор нэг авсан байхад 2 жилийн хугацаанд үйлчлэнэ. Тэгэхээр нэг төвшин авсан байхад тэр төвшнийхөө шатлалаараа 2 жил тэр юугаад тэтгэлэг авах боломжтой гэсэн. Тэгэл тэрийг ахиулаад авчих юм шүү дээ. Ер нь бол. Тэгмэл ингээд тэтгэлгээр явж байгаа юу? Монгол улс нөө 2 жил топик болоогүй. Хэлний төвшний шалгалт болоог болохоор манайхнаас одоогор хэлний төвшөнтэй хүн байхгүй. Авсан төвшнгүүд маань ингээд хугацаанд дуусаа хүчингүү болсон байгаа. Тэр жоо харамсалтай. Коронавигоос асуудал гарсан. Одоо эмийн үйлдвэр инженер технологиг Солонгостой төгсөөд Монголдо ирүүл ажлын байр яг ямар ажлын байранд хүлээж байгаа вэ? За энэ талаар хэлэх юм бол юм байна. За эмийн үйлдвэрээр чиглэлээр ингээд төгсөөд ирж байгаа тийм мэдээж өндөр хөгжилтэй орноос төгсөөд ирж байгаа тэр мэржил. За эмийн үйлдвэрийн инженер технологи гэдэг мэржил өөрөө аяг хөрөх чадвартай. Эмийн үйлдвэр дээр очиод одоо тухайн одоо эмийн үйлдвэрийнхээ удирдлагын бүтцэд байх уу тий инженер технологи одоо аргачлалт байх уу тий одоо айл хэсэгт нь байх уу тий тэр хэмжээгээр ерөөсөө бүгд хувираад авчдаг дотроо. За тэгэхээр ажлын байр бол бэлэн байна. Яагаад гэхэлэр ажлын байр бэлэн байгаас гадна эндээс нэг давуу тал нь ажлын байрыг өөрөө бүтээх чадвартай болж ирнэ оюутан. Хөөе бид нар ч одоо сайхан үндэсний үйлдвэрлэгээд одоо дэмжиж байгаа. Тэгээ би бол оюутнуудаа бүр байн галдаг. Та нар нэг том хүн болгоныг үйлдвэр авчирна шүү. Та нар эмийн үйлдвэрээр явж байгаа тийм ээ. Үйлдвэр авчираарай. Монголд бол байна тий. Тэгээ дээрэс нь бас нэг давуу талтай нэг юм байна. Би бас тэрийг хүүхдэд онцолж ярьдаг. Эмийн үйлдвэр гэдэг маань зөвхөн эмийн үйлдвэр биш. Солонгос эмийн үйлдвэр технологи мэргэжлэр давхар дотор нь гоо сайхны технологи зааж өгдөг. Тэгэнгүүт энэ оюутнууд маань давхар гоо сайхны одоо тэр технологи инженерийг бас сураад хүртэрдэг. Тэгэнгүүт чинь одоо Монголд гоо сайхны мэргэжлэр бас технологи тэр үйлдвэрийг бас байгуулж болж байгаа юм. Тэгэхээр манайх чинь маш их хэдэр ноу хавтай болж ирэх гээд байгаа. Тэгэнгүүт одоо Монголд одоо юу дээ 10-аад одоо эмийн үйлдвэр байна уу те тэр ус тийшээ одоо орж болж байна. Үе даже бүрөөс нь хүсээ тийм ээ эмийн үйлдвэрээ Солонгосоос ноу хаваа аваад эсвэл Солонгос устаа хамтарсан үйлдвэр байгуулж болж байна. Дээрэс нь одоо манай гоо сайхны зах зээл дээр бараг 80% нь Солонгосын
үйлдвэрийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь шүү. Тэднийг сайхан судлаад гоо сайхны хамтарсан үйлдвэрийг байгуулж болж байна. Энэ эмийн үйлдвэр гэдэг мэргэжил бол үнэхээр хөрөг чадвартай маш чадварлаг мэргэжилтэн бэлтгэх боломжтой тийм гоё мэргэжил. Эмийн үйлдвэрийнхаа нэг танилцж явж байхад яг манай сургуулийн эмийн үйлдвэрийн инженер технологийн төгсөгч маань юм бүдүүрч зургийг гаргацсан байхгүй. Тэгэл хаана тоноод хөрөмжөнд байх уу яах вэ? Тэрийг харж ямар гоё мэргэжлээ гэж бодож байсан байхгүй. Тэрээс бүдүүрч зургнаас нь эхлээл өөрөө ажиллах үйлдвэрийг ер нь анх яаж зохион байгуулах, энд ямар тоног хөрөмж тавих, хаагур уус цахилгаан бүх юм орж гарах хүртэл ингээд бүр байжсан байхгүй. Тэр үед бас энэ мэргэжлэр ямар гоё юм. Би бас энэ мэргэжлийг бас яг маа сургууль байгаа л гэж бодоод байгаа учраас яг бүрэн мэдтгүү. Тэгэл тэрийг харж ямар гоё юм те. Хүн орох гарах нь хүртэл тэгээ бодисын тэгээ шинж чанараас нь хамаарат хүртэл ингээд хадгалалт байрлал нь хүртэл өөр болоод тийм зүйлийг бас эзэмшиж гин гэдэг маш мэдлэг. Гэхдээ хувь хүн өөрөө чармаалттай байж эзэмших хэрэгжил. Ийм хүнс гоо сайхан ч өөрөө айгүй их юм ариун цэвэр байх хэрэгтэй. Тэгэхээр нэг зураг төслөө сайн гаргаад хаана ямар тоног төхөөрөмж тавих уу, хаагур хүн явах уу, хог хаягдл хаагур гарах юм, хаанаас одоо нэг бүтээгдэхүүн маань орж ирээ, танаас гарах юм гэдэг. Тэр болго нэг нарийн зохион байгуулах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр маш нарийн мэргэжил гэдэг нь эндээс харагдаж байгаа хэрэг тий. За энэ мэргэжлийг яагаад анх сонгож энэ сургуульд орж ирсэн яг сайхныг энэ сургуулийн мэргэжлийн тухай яриул. Анх болохоор яг ингээл 12-ийнхаа яшиг төгсөж ингээд сургуулиудыг судлаа явж байгаад надад болохоор би хараад эм ч юм уу энэ мэргэжлийг сонгоё гэж бодсон. Тэгээд эмчээс илүү надад энэ мэргэжил нь илүү сонирхолтой. Би өөрөө янз бүрийн туршилт шинжилгээ хийх дуртай. Тэгэхээр энэ надад илүү ойрхон санагдаад тэгээд за энэ мэргэжлийг л оройн очоод Google дээр ингээл ямар хөө мэргэжил байд ингээл тэгсэн чинь яг намайг орж ирж байхад бол тухайд Монгол улсад эмийн үйлдвэрийн инженер 2 хүн байсан. Хоёулаа Орос улсад төгсөөд ирсэн байсан. Тэгэхээр тэгэл би чинь яг энэ сургуулийн 2 дахь эмийн үйлдвэрийн эсэлт багтаа. Тэгэхээр манай өмнөх хүүхдүүдээс одоо нодлон уржнан гэж төгсөөд ирж байгаа. Тэгэхээр ер нь бол гарын 5 хуранд багтах мэргэжил. Тийм ээ маш ховор бас. Солонгос одоо виз нь гараад явах чинь сэтгэгдэл нь ямар вэ? Сэтгэгдэл бүр амар өндөр бай. Өнөө маргаашгүй л явах болчихлоо шүү дээ. Тийм лээ тий. 3 жил хугацаанд хурдан өнгөрч байгаа тий. Харин тий. Одоо тэнд ангийнхантайгаа ер нь бүгдээрээ явж байгаа юу? Тийм ангиараа явж байгаа. Ямар гоё тий. Солонгост тэнд очиод ангиараа тийм гоё мэргэжлийг эзэмшнэ гэдэг бас ховорхон боломжтой баг тий. За багшийн хувьд одоо манай сургуульд одоо энийг маш олон сонсогчдод сонсох байх тий. Сургууль мэргэжлээ сонгож байгаа, магадгүй энэ мэргэжлийг мэдэхгүй ч юм уу тий. Тэр манай подкаст сонсогчдод хандаж үг хэлвэл. За нийт хүүхдүүдтэй хандаж хэлгээд за эмийн үйлдвэрийн инженер технологи гэдэг мэргэжил бол үнэхээр сайхан мэргэжлээ. Маш олон хөрөг чадвартай. За дээрэс нь 5 хүн маань дэлхийн одоо хөгжилтэй одоо бүгдээрээ Солонгос улсад тий аж үйлдвэрлэл хөгжсөн улсад очиод энэ хүн мэргэжлийг эзэмшээд ирэх одоо бүрэн боломж ингээ нээлттэй байна. Тэгэхээр 5 хүн маань манай эмийн үйлдвэрийн инженер технологийн одоо ингээд элсэн ороорой. За мөн манай эмзэн шинжилгээ ухаан сурвал одоо элсэж ороорой гэж хэлмээр байна. 5 хүн хэрэг энэ зүгээр орсон ч вэ тий уламжлалт ангаахаар орсон ч вэ манай сурвалд орсон л бол яг нь бид та хэдийг одоо сурах бүрэн нөхцөл бололцоогоор хангаас гадна гадаадд бас тэтгэлгээр сурах боломжийг олгож байна. Тэгэхээр та бүхэн энд бас оролцоорой. За оюутнуудаа хандаад хэлэхэд одоо 9-р сарын 1-ний одоо Солонгос сурах эсэлт маань ингээ өнөөдрөөс эхэлж байгаа. Тэгээд өнөөдөр та бүхэн өнөөдрөөс эхлээд ингээд сургуулийнхаа сайтаас ороод тэгээд хизээ ингээ бүртгүүлэх ямар одоо юу бүртгүүлэх гэдэг зараа хараа тэгээд бүртгүүлээрэ гэж бас хэлмээр байна. Манай сургуулиугаас маш онцлогтой сургууль те. Ямар ч мэргэжлээр сурсан оюутнуудаа маш их дэмждэг. Бүх талаар нь тэтгэлэг манай хавмаас ч маш олон компаниудын тэтгэлэг маш их ирдэг. Маш их онцлогтой сургууль байгаа тийм ээ. Тийм. За өнөөдрийнхөө урилгыг хүлээж авсан та нартай маш их баярлалаа. Баярлалаа. За энэ удаагийн подкаст маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийнхаа подкастаар уулзлаа. Түр баяртай.